Монголын үндэсний олон нийтийн телевиз боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамтай хамтран бэлтгэж байгаа шинжлэх ухаанч монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар там бид нано технологийн тухай хүргэхээр бэлтгэлээ. Нано технологи гэдэг нь аливаа материалыг атом молекулын төвшөнд удирдан зохицуулах арга технологи юм. Урт, өргөн, өндөр гэсэн 3 хэмжээсийн ядаж нэг нь 1-100 нанометр хэмжээ бүхий бүтцүүдтэй харьцаж шинэ материал болон бүтээгдэхүүн бүтээх технологиг хэлдэг. Нано технологи бол яах аргагүй 21-р зууны аж үйлдвэрлэлийг гол хөдөлгөгч хүчин хуучин гэж хэлэх юм уу? Одоо хэрэглэгдэж байгаа технологиг бол өөрчлөх яах аргагүй юм их үе байгаа. Тэгэхээр нано технологиг хүмүүс ойлгохдоо энэ ганцхан мэрэгжил гэж ойлгодог. За энэ бол жоохон буруу ойлголт. Тэгэхээр нано технологи бол одоо механик инженерээс ахуулаад бизнесийн салбар, хууль төртөл бол одоо энэ талын ойлголт бол орж ирэх шаардлагатай байгаа. Дэлхийн эдийн засаг өнгөрсөн хугацаанд байгалийн нөөцөд тулгуурласан аж үйлдвэрлэлд суурилж ирсэн. Харин ирээдүйд мэдлэгийн эдийн засгийг хөдөлгөх хүч болгож, аж үйлдвэрлэлд нано технологи болон биотехнологийн хөгжил дэвшил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх нь хэмээн эрдэмтэн судлаачид үзэж байна. Үүнийг өдгөө дэлхийн улс орнуудад ч хүлээн зөвшөөрч хэлжээ. Өндөр хөгжилтэй улс орнууд нано технологийн салбарт хөрөнгө хаяж, өөрийгөө цэвэрлэгч нано гадаргуу, бохирддгүй бүс даавуу, өнгө алдахгүй будаг, санддаггүй шил, нүүрс төрөгчийн хоолой, гангаас илүү батгах цаас гэх мэт шинэ материалуудыг гаргаж авахар ажиллаж байна. Энэ жишгээр манай улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд нано технологиор боловсруулсан бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхлээд байна. Бидний амьдарч байгаа үе бол одоо биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологийн 90 үе байгаа. За энийг бол ерөнхийдөө аж үйлдвэрийн 3 дахь хувьсгал гэж олон улсад ярьдаг. За энэ жил олон улсын одоо эдийн засгийн форумаас бол аж үйлдвэрийн 4 дахь хувьсгалыг бол зарлалчлаа. За энэ нь бас био нанотехнологи суурьтай. За биологийг бол илүү хөгжүүлсэн одоо хиймэл оюун ухааны технологийн үе одооноос эхэлж байна гэдгийг дэлхийн нийтээр бол одоо зөвшөөрж байна. Дэлхийд анх Америкийн нэгдсэн улс 2001 онд нано технологиг хөгжүүлэх, энэ салбартаа бусад улсыг үлгэрлэн дагуулах, олон улсад хөгжүүлэх зорилгоор нано технологиг хөгжүүлэх үндэсний санаачилгыг баталж гаргасан байдаг. Энэ нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Билл Клинтоны үед хийгдсэн ажил. Үүнээс хойш Япон, Герман гээд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд энэ салбарыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж байна. 2000 оноос хойш бол дэлхийн тэргүүлэх улсууд, хөгжилтэй улсууд, мөн одоо хөгжиж байгаа орнууд ч гэсэн нано технологийн үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулад энэ талд одоо сургалт судалгаа, үйлдвэрлэлийг хэрхэн яаж явуулах талаар бол ажиллаж өнөөдөр бол нано технологийн 4 дахь үе дээр бол явж байна. Тэгэхээр Монгол улсад бол бас тодорхой хууль, эрх зүйн орчин, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтууд бол одоо хийгддэг. Гэхдээ одоо тэр улсуудтай бол харьцуулахад бол одоо хэцүү. Тэгэхээр энэ талын одоо нэгдсэн төрлийн бодлого бол жоохон сул. Хоёрдугаар компаниудад тодорхой ойлголтууд бол өгдөг. Ойлголт болон соёлын их зөрүүтэй байдаг л да. Одоо яг засгийн газрын бодлого боловсруулагч нар, за компани одоо хөрөнгө оруулагч хүмүүс, за ихтэй сургуулиуд ингээд энэ дээр л гол асуудлуудын нэг бол байгаа. За өнөөдрийн яг байдлаар аваад үзэхэд бол нано технологийн одоо боловсон хүчний эрэлт бол асар өсөж байгаа. Жишээ нь одоо Америкийн нэгдсэн улсад одоо 1 сая гаруй нано технологичд хэрэгтэй, инженерүүд, судлаачид хэрэгтэй байгаа. Манай урд одоо хөрш ч гэсэн, за Японд ч гэсэн одоо хэдэн 100 мянгаар тоологдохоор Монголд бол одоо яг эрэлт бол тэргүүлэх одоо эрэлттэй мэргэжлүүдийн тоонд бол ордог. Манай улсын хувьд үндэсний инновацийн тогтолцоог
2008-аас 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт багтсан дэвшилтэт технологиг хөгжүүлэх дэд хөтөлбөрт нанотехнологийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажил хийхээр тусгагдсан байдаг. Үүний дагуу 20 орчим төсөл хэрэгжүүлж эхэлснээс 10 нь Монгол Улсын их сургуулийн нано шинжлэх ухаан, нанотехнологийн төв болон бусад бүрэлдэхүүн сургуулиуд дээр амжилттай хэрэгжсэн байдаг. 2008 онд Монгол Улсын их сургууль дээр анхны наногийн лаборатори, анхны судалгааны төвийг бол Японы Токиогийн технологийн сургуулийн хөрөнгө оруулалттайгаар Монгол Улсын их сургууль байгуулсан юм а. Тэгээ эндээс анхны магистрийн 15 оюутан авч нанотехнологи, нано шинжлэх ухаан энэ инженерчлийн чиглэлд Монгол боловсон хүчнийг анх байгуулж эхэлсэн сургуулийн нэг. За одоо бас Монгол Улсын их сургуулиас гадна шинэ Монгол технологийн дээд сургууль бас бэлтгэж эхэлж байна. Тэгээд энд бол ерөнхий боловсролын 12 дугаар төгсөж байгаа хүмүүс бол маш олноороо сонирхож ордог. За 8 оноос ч юм байсан. За тэгээд бид нар сая энэ 17 оны 1 сарын 20-нд нано нийгэмлэг гээд энэ 10 жил болчлоо. Энэ төв Монгол улсад нанотехнологийн энэ судалгаа хөгжүүлэлт боловсон хүчин бэлтгэх асуудал яригадаад энэ дээр нэг онцлогоо дүн шинжилгээ хийгсэн бодолтойгоор шинэ Монгол технологийн дээд сургууль дээр 350 орчим хүн оролцсон ийм их гоё хурлыг бол хийсэн. Нанотехнологиг ерөнхийд нь нано шинжлэх ухаан, нано инженерчлэл, нано аж үйлдвэрлэл, нано бизнесийн салбар гэж ангилдаг байна. Нано шинжлэх ухаан нь шинэ мэдлэгийг бий болгогч их дээд сургууль дээр төвлөрч өгдөж байдаг бол аж үйлдвэрлэлийн салбар нь бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нано бизнес нь худалдаа бизнес зах зээлийн чиглэлээр хөгжиж байх жишээтэй байдаг. Манай улсын хувьд эдгээр салбарын хөгжил тийм дөрвтэй биш байгаа ч цаашид хөгжүүлэхийн тулд хүчтэй бодлого зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна. За мөн бид нар бас говь компанитай Монголын ноолуурын бүтээгдэхүүний том зах зээлийг бол дэлхийд дээр бол гаргаж байдаг. За Монголд том компани. За энэ компани дээр эцсийн бүтээгдэхүүн болох ноолуурын бүтээгдэхүүн дээр энэ наноматериалыг яагаад суулгаж, за энэ технологиг бэлтгэж болдгоо юм бэ гэсэн санаа бол анх төрж ирсэн. За ингээд бид өхөн титаны оксидыг Монгол Ямааны ноолуурын гадаргууд дээр суулгах талаар анхны патентыг 2 жилийн өмнө авч ирсэн. За энэ титаны оксид гэдэг материалаас гадна Монголд захирын оксидыг ялангуяа тоос шороо ихтэй тэгээд ноолуурын гадаргууд дээр харьцангуй супер хайдрофобик буюу усыг түлхэх чанартай гадаргууг бол энэ материал бол үүсгэдэгээрээ бол давуу талтай. Тэгээ би өөрөө судлаачийн хувьд бол энэ материалыг бол нэлээ сонирхож байгаа. Тэгээд өнгөрсөн онд инновацийн 2 жилийн хугацаатай нэр нь бол их гоё нэртэй төсөл Монгол брэнд Helix ноолуурын бүтээгдэхүүн гэсэн. За Helix гэдэг нь бол тэрхээр ноолуурын бүтцийг яг ингээд нарийн микроскопоор, нано микроскопоор ингээд хэдэн 100 дахин өсгөө харахад бол ерөнхийдөө Helix гэдэг нь ДНК-гийн бүтцтэй ойролцоо тийм бүтц зарим үед бол ажиглагдаад их тийм хүмүүс бол ноолуурыг зүгээр ширхэгт гэж хардаг. Тэгээ дотор их нарийн бүтц. Тэрний гадаргууд дээр нано хэмжээстэй материалыг хэрхэн суулгаад тэгээд ямар шин чанар үзүүлж байна. Тэгээ энэ нь манай Монголын экспортод гаргаж байгаа мөн дотооддоо худалдаж байгаа ноолуурын эцсийн бүтээгдэхүүнүүд дээр давуу талыг үзүүлж чадах уу, шин чанарыг үзүүлж чадах уу гэдэг дээр энэ төслийн бол гол шин чанар бол оролцож байгаа. Тэгээ төсөлд бол үндсэн гүйцэтгэгчээр бол Novelty компани ажилладаг. За мөн хамтран оролцогчоор бид нар дотоод гадаадын их дээд сургууль Монгол Улсын их сургууль, шинэ Монгол технологийн дээд сургууль, за мөн гадаадын Токиогийн технологийн их сургуулиас зарим хэмжилтийг хийгээд тэнд бас профессордыг сонирхож бол ажилладаг. За гол дээжийг бол бид нэр говь компанитай хамтран ажил тэднийхээс ч гэсэн бас энэ төсөлд бол баг оролцож ингэж хамтран ажиллаж Монгол
брендийг бол улсын зах зээлд гаргах талд бас гоё компани ажиллаж байгаад бид нар их талархаж ажилладаг. Одоо яг хэрэгжүүлж байгаа төслийн хувьд болохоор гоё компанитай одоо ноолуур бүтээгдэхүүн дээр нано боловсруулалттай ноолуур бүтээгдэхүүн гаргах тал дээр бол хамтарсан төсөл хэрэгжүүлээд явж байна. Ноолуурынхаа яг аль хэсэгт нь эхлэе те одоо түүхийн ноолуур дээр их үү, эсвэл утас болгосныхаа дараа их үү, эсвэл одоо будсныхаа дараа их үү, бүр бүтээгдэхүүн болгосныхаа дараа их үү, энэ болгон дээр бас туршилтууд явагдсан. Тэгэхээр яг бидний тухайн бас нөгөө бүтээгдэхүүнээсээ шалтгаалаад ноолуур чинь одоо сүлжмэл байна те, драпан байна, бас олон төрөл байгаа. Тэгэхээр төрөл төрлөөсөө шалтгаалаад олон айл газарт нь хийх үү гэдэг нь бас ингээд сонгогдоо явж байгаа. Сүүлийн үед манайд нано технологиор үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ихээр худалдаалагдах болжээ. Тухайлбал нано түлш, нано технологиор боловсруулсан биологийн нэмэлт бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний нано цацлагууд зах зээлд борлуулагдаж байна. Үүний нэг нь Novelty компанийн Nano Protect Hybrid Textile нэрийн бүтээгдэхүүн юм. Novelty компанийн үүсгэн байгуулагч Буларма Япон улсад сурч байх хугацаанд Токио хотод болсон нано технологийн томоохон үзэсгэлэн үзснээр энэ технологи нь хүний амьдралд чухал хэрэгтэй салбар болгохыг олж мэдэж бизнесийн санааг олсон байна. 2008 онд байгуулагдсан Novelty компани нано бүрхүүл үүсгэх технологиг нэвтрүүлэх судалгааны ажлыг 4 жил хийжээ. Нано технологи нь одоо дотроо маш олон чиглэлтэй байгаа мэдээж. Тэгэхээр яг манай компанийн хувьд болохоор яг нано коутинг технологи дээр ажилладаг байгаа. Тэгэхээр нано коутинг гэдэг нь одоо хэлбэрхнаар тайлбарлах юм бол альва нэгэн гадруу дээр нано хэмжээстэй юм пленк шиг одоо юм бүрхүүл үе үүсгээд тухайн гадруугийнхаа шинж чанарыг эрс өөрчилдөг юм технологи байдаг. Компанийн хувьд бол одоо яг 7 хүн ажилладаг. Тэгээд лабораторид бол түрүүн ган зэрэг яг одоо судалгаагаа хариуцсан явдаг байгаа. Энэ төслийг одоо яг үндсэн гүйцэтгэгчээр хэрэгжүүлж байгаа Novelty компани бол нано коутинг технологиг одоо Монголд нэвтрүүлэх талаар энэ талын одоо шинэ бүтээгдэхүүнүүдийг гаргах судалгаа хөгжүүлэлт одоо бас борлуулалт зах зээл гэдэг олон чиглэлээр ажиллаж байгаа компани нэг. За энэ төслийг хэрэгжүүлэхэд эдний компани нэг бүтээгдэхүүн за захирын одоо оксид гэж нэрлэгддэг. Энэ бүтээгдэхүүнийг одоо ноолуурын гадаргуу дээр хэрхэн яаж суулгах вэ? Ямар шин чанаруудыг үзүүлж байна. За энэ яг одоо сууж байгаа технологиг хэрхэн яаж одоо баталгаажуулах вэ? Оюуны өмчийг авах уу? Тэгээд шин чанартай болсон бүтээгдэхүүний одоо зах зээлд нэвтрүүлэх талд бол болж ажиллаж байгаа. Тэгээ бас нэг онцлог гэх юм бол одоо судалгаан дээр ажилласан оюутнууд маань болохоор тухайн хийсэн судалгаа нь одоо патент болох юм бол патентийнхаа зохиогч нь болоод явдаг. Мөн патентэндээ тодорхой хувь эзэмшиж явдаг юм боломжтой байгаа. Энэ технологи нь өндөр түвшинд судалгадан хүний биед хор нөлөөгүйг тогтоосон байна. Тэд нано хэмжээст нунтаг агуулсан түүхий эдийг Герман улсаас импортоор авдаг. Энэ төрлийн түүхий эдийг монголчууд импортоор авч байгаагүй учраас тусгай зөвшөөрөл авах болон үйлдвэрлэлийн зөвшөөрлийг гаргуулахад хугацаа их шаардсан байна. Манай бүтээгдэхүүний одоо яг гаргацсан байгаа бүтээгдэхүүнүүдийн хувьд болохоор нано захиурын давхар эсэл агуулсан бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр яг нөгөө particle size гэдэг нано тэр ширхүүдийнх нь хэмжээгээр нь тодорхойлох юм бол ойролт дунджаар нэг 36-аас 90 нанометрийн хэмжээтэй ийм нано захиурууд одоо усан орчин дотор агуулгадж байгаа гэсэн үг. Тэгэхээр нано захиурын хувьд болохоор бас захиурын оксидын маань хувьд болохоор энэ маань өөрөө байгаль дээр байдаг ийм одоо ил гэсэн үг шүү дээ. Тэгээд шил гэсэн үг. Бидний гаргасан юу болохоор эхний ээлжинд одоо яг ахуйн хэрэглээний зориулалттай ийм спрей маягаар гаргасан байгаа. Тэгэхээр гадаргуу дээр спрей хийхэд, шүршгэхэд одоо ус нь бол ууршиж яваад тухайн гадаргуу дээрээ яг нано хэмжээстэй дунджаар бас нэг 100 нанометр орчим зузаантай ийм пленк үүсээд тэгээ энэ маань болохоор одоо супер хайдрофобик гадаргуу буюу одоо усыг түлхэх шинж чанартай усанд дургу гэж бас ярьдаг тийм ийм гадаргууг үүсгэх боломжтой байдаг. Novelty компани анх одоо өөрийнхөө бүтээгдэхүүнийг бол 12 оны сүүлчээр бол гаргасан. За энэ нь бол ихээр одоо текстил буюу моос одоо бүс таван материалдар
одоо нано коутон гадаргууг үүсгээд за энэ одоо олон давуу шин чанарыг бол үзүүлдэг л дээ. Ус нэвтэрдэг, тоос баг тогтдог. Тэгээ гадаргуу дээр бол одоо супер хydrophobic гадаргууг бол үүсгэждэг. Nanoprotect textile нь даавуу болон торгон материал дээр хэрэглэгддэг. Үүнийг хэрэглэснээр нано хэмжээст учраас гадаргуугийн үндсэн шинж чанарт нөлөөлөхгүйгээр хамгаалтын бүрхүүл үүсгэнэ. Ингэснээр шингэн бохирлоос хамгаалдаг байна. Nanoprotect hybrid нь бүх төрлийн нэхий, илэг, арьс, ноос, ноолуран эдлэгийн гадаргууд нано нэмгэн үе үүсгэснээр шингэн нэвчиж бохирдох, ноорох, гандах, унг алдахаас хамгаалж угааж цэвэрлэхэд хялбар болгон эдлэгийг уртсгах ахуйн хэрэглээний зориулалттай нано бүтээгдэхүүн юм. За тэгэхээр эхний бүтээгдэхүүний хоёлоо туршиж үзээлээ тийм ээ. Яг энэ хоёр бүтээгдэхүүний бас ялгаа нь үеийн хэрэглэх зааврын талаас мэдээллийг үзэгчтэй хүргэе. За тийм энэ цэнхэр савлгаатай нь болохоор текстайл байгаа. Текстайл нь маань болохоор даавуу болон торгон материалд зориулсан ийм бүтээгдэхүүн байгаа. Энэ ягаан савны таагийнх нь хувьд болохоор элэг, арьс, нэхий, ноос, ноолор материал дээр одоо шүшиж хэрэглэх зориулттай. Шүшснээр болохоор одоо шингэн бохирдол, шингэнээс үүсэх толбоноос хамгаалах ийм зориулттай байгаа. За тэгэхээр одоо текстайл бидний даавн дээр шүж үзүүлээ. Тэгэхээр энэ түгжээг нь эхлээ авах хэрэгтэй. Тэгээ 20 см-ийн зайнаас жигд ингээд нортол нь шүшиж өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр яг норж иж одоо нороогүй хуурай газар үлдэх юм бол тухайн гадаргуунд бүрэгдэхгүй үлдчихнэ гэсэн үг. Тэгэхээр жигд ингээд нороод тэгэхээр бүр амар шалбаатлаа бүр ингээд тий ус нь уурстал биш ерөнхийдөө ийм жигд байдлаар норох хэрэгтэй. Тэгэхээр энэ текстайл энэ даавуу торгоны хувьд болохоор нэг л удаа ингээд шүшсэн байхад бол хангалттай болчдөг. Илгэн материал гутлын хувьд болохоор саяны энийг одоо 10 минутын зайтай 3 дахин давхарлаж шүршүүл илүү сайн болдог байгаа. Тэгэхээр одоо нэг удаа шүршгэд одоо шүргдээгүй үлдсэн байх тохиолдол бас гардаг л да. Илгэн материал өөрөө нөгөө усуухта даавуугод бол усуух чадвар нь арай бага учраас тийм зарим газар нь одоо алаг цог болох тохиолдол байдаг. Тийм учраас давхарлаж байгаа гэсэн үг байна. Тэгэхээр энийг 24 цаг хатаах хэрэгтэй байдаг. Яг 24 цаг болж иж одоо түрүүний хэлсэн ус маань ууршиж явсны дараа нано цахиурууд маань яг ийм бүрэн холбоос үсгэж гадаргуу дээрээ тогтдог байгаа. Тэгэхээр зарим хүмүүс бас ингээд бүр сайн хатаа. Жишээ нь за даавууны хувьд бол гайгүй нэг хурдан хатчихдаг. Арьс илгэний хувьд болохоор нэг 4 цаг ч юм уу хатаачаад гадна талаасаа харахад хатцсан болохоор хатцсан байна гэж бодоод тусааж усанд хийж үсчээд болохгүй юм гэсэн бас нэг 2-3 хүн тийм гомдол мэдүүлээд бид нар яг өөрснөө очиод яг хамтраад туршаад үзэхэд бол яг тийм айгуу сайн ойлгож авсан дэр хүмүүс. За 24 цагийн дараа болсон бүтээгдэхүүн маань яг ямар байдалтай харагдав? 24 цаг хэрэг эдрийг болохоор бид нар яг өчигдөр бэлдээд тавьчихсан юм. Шүршээд бэлтцсэн байгаа. Тэгэхээр одоо яг тал дээр нь шүршээд тал дээр нь шүршээг өргөцсөн байна. Тэгэхээр энэ шүршсэн тал бол одоо ингээд ус нь нэвтэрч орохгүй. Тийм байна. Энэ шүршээгүй тал дээр болохоор одоо энэ тийм бүхэл төрлийн шингэн одоо шавхаа тий вино ч юм уу кофе цаанд гуйхцсан дээрээ асгасан тохиолдол бол нэвчиж ороод угаалгын машинаар угаасан ч арилхаа болчдөг шүү дээ. Энэ даавууд муу адилхан тий? Тийм энийг бас адилхан. За би өөрөө нэг За үзэгчтэй тэгэхээр энэ бол нөгөө текстайлыг цацсан хэсэг нь энэ. За энэ бол цацаагүй яг даун хэсгэр байгаа гэсэн. За шингэн зүйл асгаж үзье. Ингээ бөмжгнөд унчих жишээ. За энэ нөгөө яг цацаагүй яг энгийн даун байгаа. Эндээс шууд л нэвчиж байна. Иймэрхүү байдалтай. Тэгэхээр цацсан хэсэг нь бол үзэгчтэй сайн харуул ингээ энэ талаараа илүү ингээ арай тод өнгөтэй болчих тийм ээ. Тийм. Ер нь тод өнгийг бол жоохон сэргээж өгдөг ба нэг илүү. Энэ бол арай энгийн яг л нөгөө даав байгаа. Ийм байдаг. За тэгэхээр өргөжлөлөө үзэгч та бүхэндээ хайбрид бүтээгдэхүүнийг туршиж үзүүлэх гэж байна. Тэгэхээр хайбридыг өчигдөр яг энэ New Balance гэсэн энэ гутлан дээр бид нэр өчигдөр бол цацсан байгаа тийм ээ. За энэ дээр шингэн бодис одоо нэвтрэх нү нэвтрэхгүй юу гэдгийг үзэгч та бүхэндээ харуулах гэж байна. За хоёулаа энэ дээр энэ болохоор ус байгаа тийм ээ. Тийм. За энэ усыг асгаж үзүүлээ. За ингэ тогтохгүй. Өчигдөр энэ хэдэн цагийн үед ингэж яасан бэ? Өчигдөр үдээс өмнө л 11 үед хийсэн байна.
яг нано перфект хайбрид бүтээгдэхүүнийг туршиж үзүүлэх гэж байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг бол элег айрс нэхийн ноолуурын эдлийг одоо эдлэлд цацаж хэрэглэх байгаа тийм ээ. За тухайлбал бидний өмнө New Balance гэсэн юм гутал байна. За энэ гутлын яг энэ дээр нь бол өчигдөр бид нэр энэ бүтээгдэхүүнийг цацсан байгаа тийм ээ. За энэ талынх нь зүүн талынх нь хөлийн гутланд бол цацаагүй яг одоо өөрөөр байгаа гэсэн үг. За энэ бүтээгдэхүүн дээр нөгөө бүтээгдэхүүнийхээ ялгааг харуулад шингэн зүйл одоо хасгаж харуулъя тийм ээ. За эндээс аваад. За тэгэхээр энэ нь бол одоо яг энэ хайбрид бүтээгдэхүүний өчигдөр цацсан байгаа гэсэн үг. За энэ дээр за ингээд нэвчихгүй байх жишээний. За энэ талынх нь болохоор ямар ч юм бүтээгдэхүүн цацаагүй яг л ингийн гутлаар байгаа гэсэн үг. За ингээд шууд нэвчиж явах жишээний. За ийм хоёр ялгаатай байна. За танаахан бас өөр бас шинжилгээ хийж байгаа ноолуурын бүтээгдэхүүнээр говьтай хамтраа тийм ээ. Яг ямар одоо шинжилгээ хийж байгаа энэ дээжүүдээс хэрэгтэй юм бэ? тийм. Тэгэхээр за говь дээр энэ бол нэг жишээ л да одоо яг юм сүлжмэл цагаан өнгийн цамцан дээр туршилтууд хийсэн байгаа. Тэгэхээр яг энэ дээр одоо ноолуурын хамгийн гол нь бол зөөлөн чанараа алдахгүй байх гэдэг нь хамгийн чухал. Тэгэхээр одоо нано коутинг бүрхүүл үүссэн ч гэсэн яг тухайн материалынхаа шин чанарыг одоо хатууруулахгүй маш зөөлөн хэвээр нь хадгалах хэрэгтэй гэдэг нь бас хамгийн чухал үзүүлэлт болж байгаа. Тэгэхээр ингээд бид нар янз одоо жишээ ноолуурын цамцыг ийм жижиг хэсгүүд болоод эдгээр дээр нь одоо янз бүрийн аргаар жишээ нь цэвэрлэхтэй нэг өөр аргаар тий одоо яг шүрших аргаар ч юм уу одоо зойл гээл арга гэж ярьдаг л да. Эсвэл бол дип арга ингээд олон төрлийн аргаар янз бүрийн материал дээр тэгээд өмнө нь цэвэрлэх болон хатаалт энэ төр гэл янз бүрийн одоо аргаар олон дахин ийм туршилтууд хийгээд тэгээд яг энэ үндсэн материалтайгаа харьцуулах байдлаар ингээд үздэг байгаа. Тэгэхээр эдрийг ингээд эдэр бол одоо чинь яг манай нөгөө Монгол нөгөө байхгүй багчин дээр харахын тулд Токиогийн технологийн их сургууль руу явуулсан дээжний одоо нөгөө талын явуулаад талын бид нар орсон өөрснөө аваад үлдсэн дээжнүүд байгаа. Тэгэхээр энэндээс одоо бүр нэг ширхэгтийн сугалж аваад тэгээд одоо маш нарийн хүчтэй микроскоп дээр хараад тэгээд яг тэр одоо захиурууд нь гадруу дээр байна уугүй юу гэдгийг тодорхойлж шинжилдэг байгаамаа. Шинжлэх ухаанч монголчууд нэвтрүүлгийн дараагийн дугаараар Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл бэлтгэн хүргэх болно.